За та бүхэнд шинэ өдрийн минь төргий. Эзний амилсан өдөр та бүхэн сайхан гэр бүлээрээ чуулгандаа ирээд эзэн бурхнаа гэр бүлээрээ хамт магтаад гэр бүлийнхэн төлөө залбираад эзний үнээс суралцаад бас хамтдаа нөхөрлөөд явж байгаа гэж найдаж байна. Цамцтай өдрөө энэ цагт эзний өгнөө анхаарлаа хандуулгаас өмнө залбирлаараа зөрсгөлээ бэлтгэцгээе. Эзний өмнө магадгүй гимших зүйл байвал гимшицгээе. Өөртөө зөрсгөлийг дараахан болгоод эзний үгэнд анхаарлаа хандуулцгаая. Өөрийн үгээрээ тэнгэр газрыг бүтээж, түнд оршигч бүхнийг төлөвлөдөг. Мөн өөрийнхөө төлөвснийхэн дагуу бүхнийг өдөрдөн явуулж өгдөг. Эцэст нь алдрыг өөртөө авч амар тайвныг өөрийнхөө хүмүүст өгч бурхан эцэг минь. Таны хүүхдүүд бид нар энэ газар цуглаа таны амилсан өдөр, эзний энэ өдөр танд магтаалыг өргөж, бид хамтдаа нөхөрлөж, бие биендээ хайр нэгүслийг хуваалцаж, мөн таны үгнээс суралцахаар ирлээ. Одоо зүрхний минь үүд хаалгыг нээхэд та туслаач. Таны гүнээс гүн газартаа хүргэж, таны үгнээс ирэхдээ амар тайван тайтгарал, амралтыг зүрхэндээ олж, танаас суралцахад та туслаач танаас гойж. Энэ цагийг танд өргөж, зүрхэнд минь орсон таны үгийг муу ерөн сүнс амьдралын албаа саад бэрхшээл, зовлон бэрхшээл, албай зүйлсээр дамжуулж биднээс авахыг та бүжшөөрөөрэй. Харин тэр үг бидний амьдралд орж ирээд бороо зас тэнгэрээс буугаад газрыг орохгүйгээр буцдаггүй адил бидний зүрх сэтгэлд таны хүслийг биелүүлэх болтугай гэсэн юм. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Библийн гитлэл ном буюу хуучин гэрээний 2 дахь номон дээр 16 дугаар бүлгийн 1-6 дугаар эшлэгийг би юуны өмнө та бүхэнд дурдж өгье. Гитлэл номын 16 дугаар бүлгийн 1-6. Та бүхэн Библийг авчирсан бол надтай хамт Библийг нэгээд гитлэл номын 16 дугаар бүлэг. Хэрвээ утасныхан дууг хааж амжаагүй хүмүүс байвал та бүхэн маань бас утсаа нэг эргээд харчаарай. Юмыг ээжтгүү тийм ээ. Бусдаа саад болохгүй үднэс. Гитлэл номын 16-гийн 1-6 дугаар эшлэл. За. Израилийн хүүгүүдийн даяар хотол түмэн Илимээс хөдөлж Египтээс гарснаас хойш 2 дахь сарын 15-ны өдөр Илим болон Синаа уулын хоорондох Син цөлд хүрв. Тэр үед Израилийн хүүгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгнолтов. Израилийн хүүгүүд тэдэнд бид Египтийн нутагт Махта тогооны хажууд сууж цадтлаа талх иддэг байхдаа эзний моторт алгацсан бол дээр байж та нар чуулганыг бүхэлд нь үсгэлэнгөөр алах гэж биднийг энэ цөлд авчирлаа гэв. Эзэн Мосед үзэгтэн би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тиймхүү тэд миний хууль дотор алхах нь үгүй юу гэдгийг би сорих болно. Тэд өдөр бүр хураадгаас 2 дахины ихийг 6 дахь өдөрт хурааж бэлтгэх гэв. Мосе Аароноор Израилийн хүүгүүдэд эзэн та нарыг Египт газраас гаргасныг та нар энэ нүдэш мэдэх болно гэж хэлсэн. Израилийн ард түмэн Египтийн боолчоос гарч яваад 400 жилийн турш аав, ээж, өвөө, эмээ, ач, зээ нартаа хамт боолчсныхын дараа 400 жил шийд хэдэн ч үе өнгөрөөд байгаа юм. Тэгээд маш их хүнд хэцүү зовлон бэрхшээлийг туусныхын дараа одоо яаж байгаа вэ гэхээр одоо л нэг яс амарна гэж ярьдаг те. Яс нь амраад хүнд хэцүү боолчлын хөдөлмөрөөсөө салж эхэлдэг. Тэгээ энэ Израильчуудыг 400 жил боолчилсан энэ түүх дэлхийн түүхэн дээр ч ба Библийн түүхэн дээр ч бай. Энэ бол маш хүнд хэцүү жилүүд бол Израилийн ард түмэн бол туулсан байдаг. Библиэл дээр энэ талаар дурдахтаа би саяхан нэг дурдчихсан. Тэднийг маш том хот тосготуудыг бариулахын тулд Израилийн ард түмнийг боолчилж исэн. Ингэхдээ тэднэрт хэрэгцээтэй байгаа барилгын материалын ч өгдөггүй. Тэ? Хоол хүнсийн ч өгдөггүй. Дээр нэмээд зодож, занчиж өдөр тутмын ажлын стандартыг нь буюу шаардлагыг маш өндөр тавьж эхэлсэн. Израилийн ард түмэн ихний хэсэгтээ бол гайгүй байсан. Гэхдээ явандаа тэд нар яаж ядарч байгаа. Эхнээс ажлын хүндчгөөс болоод амь насаа алдж байгаа. Зовлон зүрээр дүүрч тэдний амьдрал бол зүгээр нэг юм одоо юу гэх юм те өглөө босоод орой нэг амьд хурж ирэхийн тэр хоёрын хооронд л амьдсаар байсан. Маш их зовлон зүрээр уйгах дотор автсан учраас нуруунд тэнэхгүй байсан учраас бурхан руу хандаад орилох үед бурхан Израилийн ард түмэн рүү өдөртөгчийг явуулаад Мосег явуулаад тэднийг чөлөөлдөг. Тэд нар бөөн баяр болдог. Ер нь бол
Гэхдээ тэр бөөн баяр болохын тулд маш олон зовлон бэрхшээлүүд дор туулсан. Та бидний мэдж байгаагаар нөгөө 10 гамшиг байгаа. Тэрийг бол яг хажуунаас нь Израилийн ард түмэн харж байгаа. Хэрхэн нийл мөрөнд цусаар хучигдож, цусаар будагдаж, хэрхэн тэнгэрээс савж орж ирж, хэрхэн царцаанууд орж иж пүүлүүдэн тариалангийн талбайг нь устгаж, тэр байтугай хэрхэн айлын уунууд нь авагдж байгааг хүртэл хараад бид мэл гайхарчсан. Бурхан яг ийм гайхамшигтай нэг талаас аимшигтай гамшигыг Египтийн ард түмэн дээр бол буулгасан байдаг. Энэ үйл явдал болсноос хойш 2 сар өнгөрч байгаа. 2 сарын дараа одоо бид нар юу болж байгаа гэхээр хоол ундны хомсдолд орж эхэлдэг. Гэхдээ энэ хүртэл бурхан бас зүгээр байгаагүй. Израилийн ард түмнийг бурхан дагуулж тэр зовлон бэрхшээлт газар нутгаас дагуулж гараад тэр боолчлын нутгаас нь дагуулж гарахтаа өөрөө гайхамшигэр авсан байдаг. Тэгээд гайхамшигэр авч гарахтаа зүгээр тэгээд одоо ингээд та нар өөртөө уучраалаад ямар ч би та нар чөлөөллөө гэж бол бурхан хэлээгүй. Сүлд байхад нь даарчихгүй дээ гэж галан багныг гаргаж, халуун наранд нарччихгүй дээ гэж үүлэн багныг гаргаж, дайснууд нь хурж ирэхэд тэднийг ус ангаалгаж, усан дотор уйулж, дайснуудаас нь хамгаалж, идэх уух усгүй болох үед нь бурхан ус гаргаж ирж энэ ус чинь амтгүй байна гэхэд нь амтлаг усаар бий болгож, гээд маш олон гайхамшгуудыг бурхан ээлж дараалан Израилийн ард түмний амьдралд хийсээр байсан. Хийгээл байсан. Эцэстээ 2 сарын дараа энэ бүх юу ч болж байгаа Израилийн ард түмний хувьд. Яагаад юу ч болж байгаа вэ гэхээр саяны бидний уншсан эсгэлт хэрэгсэн. Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Илимээс хөдөлж Египтээс гарснаас хойш 2 дахь сарын 15-ны өдөр Илим болон Синай уулын хоорондох Синий цүлд хүрвэ. Тэр цүлд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгнолдов. Израилийн хөвгүүд тэдэнд бид Египтийн нутагт магтаад огооны хажууд сууж цадтлаа талах иддэг байлаа. Эзний моторт тэгж байхдаа эзний мотор тэгээ алагдаад өгчихсэн бол илүү дээр байх гэж. Одоо яах гэж бид нар энэ чинь ирвэ гэж. Энэ нөгөө хүний төрлөх мөн чанар гэж байгаа. Нэг Израильчууд ямар тэнэг те ямар юм богинохон охор ой санамжтай юм бэ гэдэг юм байхгүй. Бид нар өөрсдөө ч гэсэн тийм байдаг. Дүнгэж өчигдөрхөн бидний амьдралд хийсэн Бурхны гайхамшиг, дүнгэж жилийн өмнө бидний амьдралд хийсэн Бурхны гайхамшиг, дүнгэж өнөө өглөө бидний амьдралд хийсэн Бурхны гайхамшиг байх ёстой юм шиг бид бодож заримдаа Бурхны өмнө гонгнолдох үе ирдэг шүү дээ. Нэг асуудал гарах үед л. Зүгээр л нэг л асуудал шүү дээ. Нэг л асуудал. Гэтэл тэр байдгаа асуудлыг бурхан аль хэдийн амьдралд нь шийдээд давуулаад туслаад маш олон гайхамшгуудыг харсаа дээр халелуя гэж нөгөө ямар гайхалтайгаар гэрчилж ямар гайхамшигтайгаар бурхныг алдаршуулж байлаа. Гэхдээ тэр бүхэн одоо энэ угаасаа байх ёстой. Миний сайнд баг болцсон юм шиг тийм мэдрэмж заримдаа бидэрт үлдсэн байдаг. Эсвэл таг мартна. Хэдэн жилийн өмнө би бас ярьжсэн сургуулаа төгсөхийн тулд бид нар бүх оноогоо авах нь чухал биш. Түүнээс гадна нэг чухал үзүүлэлт байсан. Тэр нь ангийнхан багштай ярилцсныхан дараа манай багш намайг төгсөхгүй гэдэг шийдвэр дээр гараа өсөж зурдаг гэсэн манай сургууль. Тэгээ бид 3 жилийн турш бурхны нэг үслээр үнэхээр амаргүй байсан ч гэсэн бурхан үнэхээр гайхалтайгаар бид нарыг сургасан. Тэгээ 3 дахь жилдээ төгсөх ярилцлаган дээр ороод багштайгаа яриа байжгаад багш маань надаас юу асуусан бэ гэхлээр би яг хичээл мичээлээ ингэж бодож байгаа шүү дээ. Тэгээ ийм хичээлүүд үзсэн чинь удирдлагын магистр төгссөн чинь удирдлагын талаар юм асууж магадгүй хийдэдэн ганц 2 онол монлоо бараг ингээд эргээд санаж мандсан те юмыг яждаггүй гэдэг. Яг гэхдээ энэ чинь бас нэг бүр нэг амар юм юу бол биш юм чинь гайгүй байхаа гэсэн бодолтой байсан л та. Гэхдээ яваад орсон манай багш надаас юу асуусан бэ гэхлээр төвшөө чи энэ 3 жилийнхэн одоо юу гэдэг ингээд сайхан дүгнээд надад хэлээч. Бурхан чиний амьдралд юу хийсэн бэ? Тэгээ бодсон 3 жилийн хугацаанд нэр юу хийчлээ бурхан. Бүх зүйлийг дахиад эхнээс нь санах хэрэгтэй болж. Яаж би Монголд байхад бурхан тэ намайг ямар зүйл дундуур намайг дагууллаа. Яаж залбирх үед бурхан надад сурах боломжийг олгосон бэлээ. Тэгээ би энэ Сингапурд ирээд надад эхлээд миний карманд $1540, $1540. Тэгэхдээ энэ зүйлээр яаж бурхан 3 жилийн турш сарын $6500 өртөгтэйгээр намайг тэ амьдрах боломжоор хангасан бэ. Би нэг ч ажил хийж тэнцээ ингэж мөнгө олох боломж надад байхгүй. Ийм угаасаа боломж байхгүй. Гэхдээ бурхан ивэгэлсэн. Тэгээ эхнээс нь ахуулаад ярьж эхэлсэн би багштай. Би стандарт англи хэл мэддэггүй байхдаа ингэ шалгалт өгсөн чинь англи хэлээр тэнцээг ингээд сургууль маань ингээд боломж өгөөд би очиод ингээд шалгалт өгсөн чинь маа шалгалт өгөхгүйгээр ах боломжийг өгсөн. Тэгээд ингээд эхнээс нь ярьж гисэн. Зүгээр амьдралаа бол хүрнэ өгүүлж байгаа. Амьдрах байр байхгүй байсан чинь амьдрах байртай болоод тэгсэн чинь хүүхдийн сургалтын төлбөр байхгүй байсан чинь сургалтын төлбөртэй болоод тэгээ манай ихтэй бас ингээд гэр бүлийн сколар манад надад өгөхдөө хамт өгөөд манай ихтэй бас ураад тэгээд бас цуглаандаа ингэж үйлчлээд цуглаан маань намайг ингэж хийгээд тэгээ бид нар илгээлтээр энэ орн руу яваад ингээд гэж бүгдийг нь ярьсан. Багш маань сонсож ирсэн. Төвшөө чи мартахгүй тул энийг бичээрэг саяхан ихнэр үтээр ярьж хагаад нэрээ бид нар бичээгүй юм байна шүү дээ.
эхнээс нь мартаж эхэлж байна. Тэгээд заримдаа зүрстгэл маань үгүй тэгээд баян орон тэмчээ сайхан амьдралгүй яах вэ гэж барин за бодоод. Гэтэл яг үүндээ тийм байгаагүй. Эсвэл заримдаа үгүй энэ ч одоо эзэн итгэдэг хүмүүстэй баян эзэн итгэдэг хүмүүс байгаа юм чи би бинийгээ ивэлгүй яа юм бэ? Үгүй. Бид нараас хэцүү амьдас хүмүүс ч бас байгаа. Эсвэл юу гэдгийг би тийм учраас би ийм боломжтой байсан гэж. Үгүй тийм бас байгаагүй. Сургуульд сураад 2 дахь жилдээ чуулганыхаа зарим хүмүүст энэ сурах боломж байна. Apply дачээ гэдээ хэлээд зарим итгэгч нар маань ирсэн. Бидний бодож байгаагаар тэд нар маань үнэхээр те ганц бие бол ганц бие, зарлага багтаа бол зарлага багтаа те хилтэй бол хилтэй. Миний хажууд бол зүгээр би бол аппликейшн өөрөө бичиж чадахгүй хүнээр бичүүлж ирсэн. Тийм л. Гэтэл нөгөөдөл нь аль хэдийн айлцсан 6.5 7 оноотой хүмүүс байсан. Бурхан янз янзын байдлаар хүмүүсийн амьдралд өөрийнхөө ажлыг хийдэг. Угаасаа ийм газар учраас ийм байгаа гэсэн юм байхгүй. Бурхан хүн болгонд зориулсан сургалтын хөтөлбөртөө тэр хөтөлбөрийн дагуугаар явдаг, тэрийг хийдэг. Заримыг нь амрааж сургадаг бол заримуудыг нь маш их хөдөлмөрлүүлж сургадаг. Заримуд нь болохоор эзний нэгүсэл дотор хин нэгнээс тусламж авна гэдэг нь өөрөө бас тэг сурах хэрэгтэй болдог. Эсвэл зарим нэг хин нэгэнд өгж сурах хэрэгтэй. Янз янзын арга замууд. Гэтэ хэсэг хугацааны дараа бид нар яг Израилийн ард түмэнтэй адилхан мартчихдаг. Юу вэ? Угаасаа сайн аавтай байсан учраас энэ бүхэн болцсон юм уу? Угаасаа сайн ах トゥ хамаатан садуунтай учраас болцсон юм уу? Эсвэл угаасаа би хадгаламжтай байсан учраас бурхан намайг ивээцсэн юм уу? Эсвэл угаасаа би ийм чадвартай учраас миний энэ бүх зүйл болцсон юм уу? Израилийн ард түмэн хэдхэн сарын өмнө болсон үйл явдлыг мартаад юу гэж бурхан руу гомшгилсан бэ гэхээр Египтэд махтаад байгааны хажууд дүүрэн махтаад байгааны хажууд сууж байхдаа нөө хажууд байсан болж чамаг хэвээр махтаад байгааны хажууд суужсэн чинь өстөө санахгүй юм биш үү гэж хэлмээр тийм л юм ярьж байгаа те. Зүгээр л нэг л тийм байсан юм шиг, нэг л мундаг байсан юм шиг, нэг л бүр тэнцээ нэг жаргаадсан. Бурхандаа цохиулаад тэнцээний өгчсэн дээр байжээ гэж. Өнөөдөр бурхан бидний амьдралд тулгамдж байгаа асуудал бэрхшээлүүд нь заримдаа бид нар Израилийн ард түмэн ч гэсэн хүнд хэцүү зовлон донд байхдаа айгүй олон давуу талуудыг харж исэн ч гэсэн айгүй олон бас зовлонгуудыг хараад бурхан ямар сайн бурхан бэ гэдгийг бас эндээс харах боломжтой байсан. Израилийн ард түмнүүдийн хувьд бол тийм амархан байгаагүй найдна гэдэг нь. Саний өгсөн заавар дээрээс харах юм бол бурхан Израилийн ард түмэнд одоо ингээд манна буюу тухайхаар одоо өнөөхөр бол бидэрт нэг бэкери талах хөлөг өгдөг юм л. Өглөө болгон өгөх те. Бурхан нэг мөсөн ингээд 7-7 хоног орно ч юм уу сар сараар мууддаггүй тийм төгс бурхан шүү дээ уулын бидний бурхан чинь те. Тэгээ төгс бурханы өгсөн юм чинь муудах ёсгүй үстэй. Бидний бодлоор л те. Төгс бурханы өгсөн юм чи одоо ингээд яах вэ? Ингээд нэг авч нэг идчих юм бол бараг тэгээд дахиж хизээч үсэхгүй боловч бол уул намар байна. Эсвэл нэг түүчих юм бол тэр нь ингээд дуустдаггүй ингээд хазаал 50 гут нөгөөд муцаал дүүрчдэг ич тийм шиг те. Бүр амар байна. Дахиж түүгээд ах шаардлага байхгүй. Эсвэл бурхан ядаж 7-7 хоногийнх нь хүнсийг ингээд 7-7 хоногоор нөхчмөр байна те. Нөгөө цалин бууглаад хүнсээ цуглуулдаг шиг хүмүүс те. Нөгөө 2-7 хоногийнхын хүнсээ цуглуулаад дуурхлаар нь цалин буугаад 2-7 хоногийнхын хүнсээ цуглуулдаг. Заримуд нь сар сараар цуглуул. Бурхан нэг жоохон ийм энэ дэвшилтэд дарга байрлалаар уул нь ажилчвал зүгээр байгаа байхгүй энэ хүмүүсийн хувьд бол. Гэтэл бурхан тэгээгүй. Бидний нүдээр харах юм бол нэлээд жоохон сул дорой юм хийж байгаа. Тэр нь юу гэхээр ганцхан өдөр бол муутчдаг. Ямар ч тийм хадгалалтын горим морим даах чадваргүй тийм үнсийг бурхан Израилийн ард түмэнд өгч байна. Нэгэн өдөр. Тэгээд тэр нь бас зүгээр байхгүй нэг өдрөөс гадна хэмжээ хязгаартай. Нэг хүн өдөрт нэг талах хіднэ нэг талах хіднэ гэж байх тий. За яг тал талах хидлээ гэж бодоход тэрнээс нь илүү авчмал тэр нь бас муутчдаг. Жохон смарт юм шиг нэг талаасаа. Нөгөө нэг муутах тал дээрээ жохон смарт тий. Ухаалаг. Тэгээд амархан дуустдаг. Маргааш өглөө нь яг бүгд махнасаа гарч чоод дахиад авах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн асуудал нь юу вэ? Маргааш өглөө бурхан өгөхгүй болов. Асуудал нь тэрээс. Өнөөдөр яг би авчлаа. Маргааш яах вэ? Маргааш энэ талх ирэх үү? Израилийн ард түмэн энэ гоншигны үед нь бурхан тэнгэрээс манна өгөө тэдэрт мах бас өгдөг байх. Шууд явуулаа. Маргааш энэ мах байх уу? Маргааш энэ талх байх уу? Яа сонирхолтой тэд нар аль хэдийн бурхан маргаашийг нь яаж ивэж ирснийг хэдэн 10 сар ингээд харчаад үзээд тэгээ хэдэн одоо үр удмаараа ингээд мартагдхааргүй тийм гайхамшигтай зүйлийг харсан хэрнээл маргааш юу тхүүлээ гэж санацсан. Тийм ч учраас зарим хүмүүс нь туршиж үздэг. Гэтэл бурхан яадаг. Маргааш өглөө босоод ирсэн чинь нөгөөт нь муутцсан байт. Хэрэггүй, ямар ч хэрэггүй юм байсан. Ямар ч хэрэггүй өөрт нь хол болох юм байсан. Харин гэхдээ бурхан 6 дахь өдөр нь яг хэлнэ.
Тэр үед та нар хоёрыг аваарай гэж. Хадгалах цагаар тэр үед хоёрыг аваарай. Тэгээд 7 дахь өдөр буюу 9-ний өдөр тэрийг та нар хэрэглэнэ гэж хэлсэн байна. Одоо та бүхэн бодоод үз. Намайг сургууль сурж байхад маш өндөр настай хүмүүс ингээ ажил хийж явж байгааг би аяг харчихсан. Сингапурт ялангуяа. Ингээ харахтлаар 70 настай, 80 настай ч гэмээр барагших уу те. Тэгээд ингээл ширээ цэвэрлээ нөө хүмүүс чинь дандаа гадагшаа гэртээ биш гадагшаа хоол иддэг учраас тийм байрнуудын дунд ийм хоолны газрууд ихтэй. Тэгэл ширээ цэвэрлэн хоол зөөдөг эсвэл ингээд ойр зурх янз янзын юм хийгээ явж байдаг. Тэгээд одоо ингээд тэтгэвтэй гараад ингээд сайхан амарч болдгоо мөхлөгөө насаараа юм ажил хийсэн хүмүүс те зүгээр байж чадахгүй. Монгол ч гэсэн тийм шүү дээ. Насаараа ингээд ажилласан хүмүүс ингээд зүгээр байжгүй. Өглөөр тосоо за юугүй ядаж хашааныхаа хогийг шохтоод үйдэ гэдээ гараа явдаг те. Тэгээ ядаж ингээд хийдэг гэдэг. Ингээд ямар нэг юм хийхгүй болдог. Гэхдээ Израилийн ард түмэн гэсэн ялгаа байхгүй. 400 жил ясмахандаа шингэтлээ боолн хөдөлмөрийг эрхлээд үдцсэн ард түмэн 401 хичээлдээ босч ирээд амруудаа гэж гизээлээ твтэх боломж төрт байхгүй. Уул нь боломж нь байгаа. Гэхдээ ясмаханд нь юу суудсан бэ гэхээр би хөдөлмөрлөх ёстой. Би ажиллах ёстой. Маргааш хоолгүй. Бурхан би хоол өгнө гэдэг хат маргааш хоол байхгүй. Гэхдээ би чамайг амраа гэдэг хат маргааш амрахгүй. Юу ч яг л тийм бүр сурцсан. Итгэлийн амьдрал гэсэн яг тийм шүү дээ. Гим нүгэлтэй аль хэдийн бид нар маш олон жил Бурхны өмнө дураараа дургиж дунд чүмгээрээ жиргэж амьдэрсэн учраас эзний өмнө гим нүгэлгүй амьдралаар амьдрахаа хичээж явах заримдаа бид нар болж өгдөггүй те. Нэг л нэг тийм нүдгүүгээл те. Эсвэл нэг хуруу гарангүйгээл ингээд хорхотцсон юм шиг зүгээр байж чаддаггүй. Ямар нэг юм хиймээр ямар нэг юм зүгээр хүнтэй очиж хэрэлцээд унттай гэдэг шиг те. Зүгээр байж чадахгүй. Тэлийн амьдрал ч гэсэн ялангуяа ийм асуудлууд бол бидээс зөндөө байдаг. Израильчууд ч гэсэн ялгаа байхгүй. 400 жилийн дараа бурхан тэднийг амраа гэж хэлдэг. Амрахгүй. Би чамайг хангана гэсэн итгэхгүй. Отоогоор л амьдрна. Итгэлээр амьдрал бол тэр байхгүй. Отоогоор л амьдрна. Одоо би амьд байна уу? Одоо би мах идэж байна уу? Одоо би ус ууж байна уу? Одоо миний команд юу вэ? Одоо миний гарт юу вэ? Одоо миний дансанд юу вэ? Одоо миний унж байгаа машин юу? Одоо би яг ямар байранд амьдрна? Бурхан ирээдүйд ямар гайхамшигтай ерөөл ивэлийг өгсөн бэ гэдэг нь тэр чухал биш. Тэр бол яг ирээдүйд тэгээ өгөхгүй бол тэр л эз. Гэхдээ одоо л чухал байна. Одоо л би авмаар байна. Одоо л би хазмаар байна. Одоо л энэ бүхнийг би өөрийн болгож авмаар байна. Амлалт бол за мэдхгүй 400 жил би амлалтанд бол хуурдж амьдэрсэн. Тэр байтугай амлсан амлалт байтугай одоогийнхын юмыг ч авч чадаагүй амьдэрсэн амьдралаар амьдэрсэн хүмүүс чинь яаж бурхан амлсан амлалтанд итгэж амьдрах вэ? Тийм амархан байгаагүй. Түүх цаашаага Египтэс гарсан номын 16, 17, 18, 19 дэх бүлгүүд дээр бурхан Израилийн ард түмэнд зориулаад янз янзын заавал зөвлөмжүүд өгсөөр хагаад 20 дугаар бүлэг дээр нэг юм хэсгээр очдог. Бидний сайн мэддэг 10 хууль. 20 дугаар бүлгийн 1-р эшлэлээс би та бүхэнд хэсэг ишлэг уншиж өгье. 11-р эшлэл хүртэл. Та бүхэн Библиэд натаан тэргүүлээд давхар хараарай. 21-ээс 11. Ер нь яг 21-ээс 21-р эшлэл хүртэл 10 хуулийн талаар гардаг. Гэхдээ би зөвхөн эхний 11 эшлэг уншия. Бурхан энэ бүх үгийг айлдан хэлжээ. Чамайг Египтийн газраас боолчлын гэрээс гаргасан би эзэн. Чиний бурхан. Чи надаас өөр бурхадтай миний өмнө байж болохгүй. Өөртөө зориулан шүтэн бас дээр тэнгэр дэх доор газар дэх газрын доор усан дах ямар нэгэн дүрсийг бүүхий. Тэдэнд чи бүү мөрг, бүү үйлчил. Учир нь чиний бурхан эзэн хартай бурхан бөгөөд намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцэн шитгэлийг 3-4 дэх үеийн хүүхдэд нь хүртэл би буулгадаг. Харин намайг хайрлаж миний тушаалыг сахигчдад мянган үедэн хүртэл хайр инэрлээ үзэлтэйг. Чи бурхан эзнийхээ нэрийг хуурамг хоосонд бүүдүүд дурд. Учир нь нэрийг нь хуурамг хоосонд дурддаг шиг эзэн шийтгэлгүй сорхино. Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сах. Чи 6 дахь өдөр хөдөлмөрлөж бүх ажлаа хий. Харин 7 дахь өдөр нь бурхан эзний чинь амралт Чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивгчин, чиний мал бас танад байгаа ирмэл хүн ч мөн адил. Учир нь 6 өдөрт эзэн тэнгэр газар далай болон тэнгэрийн дотор байгч бүгдийг бүтээж 7 дахь өдөр нь амарсан. Тийм самралтын өдрийг эзэн өрөөн тэр өдрийг ариун болгосон юм а гэж хэлсэн. Одоо Израилийн ард түмнийг бурхан амрааж өөртөнд итгэж найдуулахын тулд бүхэлдэн хууль гаргаж байгааг та бүхэн харж. Амралтын өдрийн хууль.
Юудаас зүгээр байж чадахгүй. Юудаас амарч сураагүй. Юудаас тайтгарч сураагүй. Тэдний амьдралд нь ерөөсөл үхтлээл ажил. Сайн сайхныг бол мэдэхгүй. Сайн сайхан гэдэг үгийг амнасаа гаргаж хай. Өнөөдөр л амьдр, өнөөдөр л ид, өнөөдөр л идэж уу, өнөөдөр л цингээд ав. Маргааш мэдэхгүй амьд байхгүй ч магадгүй. Одоо бурхан ярьж байгаа гэхээр итгэл найдрын үгийг хэлж хэлдэг. Маргааш, ерөөн, мянган үе. Ерөөн, амар тайвныг өгнө. Амар маргаашийн төлөө бүтгий санаа зов. Эзний өдөр амархын тулд өмнөх өдөр нь та нар 2 дахины хураагаараа. Тэгээд амар. Ой тоонд нь байхгүй тийм боломжгүй мессежийг буюу тийм мэдээг, тийм үгийг бурхан арт түмэнд өгч байгаа. Үнэхээр амар байгаагүй. Цоо шин хуйлдах чаддаг тэдэрт өгч байгаа. Бурханыг хайр гэдэг чинь юу вэ? Хайр гэдэг үгийг бараг сонсоогүй удсан байх шүү. Бурхан ямар бурхан? Тэнгэр газрыг бүтээсэн, боочлын гэрээс гаргасан бурхан. Гэхдээ яг тийм боочлын гэрийг санаж байна. Гэтэл 400 жилд шүү. Тэд нар бурхангүй юм шиг амьдэрсэн шүү дээ. Хаана байсан? Уйлмар өдрөө зөндөө байсан. Тэр байтугай бурхан хаана вэ гэж хашгираад энэ итгэлээ орхиод явмаар өдрөөч гэсэн зөндөө байсан шүү дээ. Хаана вэ бурхан? Нөгөө сайн бурхан чинь хаана вэ? 400 жилийн турш эцэг үр хүүхдүүдтэйгээ хааны жилтэйгээ хамт хүний болж амьдралаа. Бурхан хайч уу гэдэг ийм л амьдралаар Израилийн ард түмэн явсан. Одоо 400 жилийн дараа бурхан гинт гарч ирээд хайрл гэдэг мессежийг хэлж байгаа. Та тоглож гинөө гэж хэлмээр. Нөгөө хайрын бурхан бол яагаад тэр 400 жил турш намайг хайрлаагүй юм? Яагаад тэр 400 жилийн турш бид нар зовлонтой амьдэрсэн? Яагаад миний тэр цагаас өмнө хорвоо ертөнцийг орхисон? Яагаад миний амьдрал тэр өдрөөс би үлсгэлэн хоосон байж амьдрал ийм их зовлонг туулсан юм? Израилийн ард түмэнд бурханд гомдлол зөндөө байсан. Бурхан шин зүйлийг хэлж байгаа. Бурхан өөрийнхөө ард түмэн болгоо шин зүйлийг ярьж эхэлдэг. Хайрын талаар, ирээдүйн талаар, итгэл найдварын талаар, найдах ёстой талаар ярьж эхэлдэг. Зөвхөн өнөөдөртөө амьдарч ирсэн үзэн ядалт өш хонцонгоор дүүрсэн амьдралд нь бурхан орж ирээд тэд шинэ амьдралыг өгдөг. Шинэ сэдвийг өгдөг. Шинэ ярианы сэдв, шинэ амьдралын хэм маяг амралт гэж юу вэ? Мэдгүй. Ажиллах гэдгийг л мэднэ, амралт гэдгийг мэдгүй. Гэтэл бурхан бидний амьдралд орж ирэхдээ юу хэлдэг вэ? Нэрээ бидний амьдрал дасал болцсон, аль хэдийнэ хөвшил болцсон айгүй олон зүйлийг бурхан өөрчилж, шинчилж бидний амьдралд итгэл найдвар, баяр хөөр, хайр гэдэг биднийг зөөлөх тэр мэдээнүүдийг бурхан өгсөөр байдаг. Яагад гэвэл энд өөрчлөгдөхэд тэр бурханы хаанчлалын оюун бодлоор солигдох хүртэл бид нар заримдаа цаг хугацаа хэрэгтэй. Гэтэ бурхан бидэрт хэлдэг. Амраад. Энэ амраад гэдэг нэг ажил хийхгүй гадар гэсэн үг биш шүү дээ. Зүрхсэтгэлийн амралтын талаар ярьж байгаа. Тэгээ бурхан өөрийнхөө ард түмэнд бүр хуулийг өгөөд 7 дахь өдөр намраа гэжсэн. 7 дахь өдөр бол одоогийн биднийхээр бол хагас өдрийг хэлж байгаа. Тэгээ энэ хуулийг баримталдаг бүлэг хүмүүс бол хагас өдөр цуглаануудыг л хийдэг. Гэтэл бид бол Христийн үслээр бол хуулиас чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөн гэдэг нь хуулийг биелүүлэхгүй гэсэн үг биш. Христ дотор биелүүлсэн гэсэн үг. Аль хэдийн биелүүлсэн. Бурхан хуулийг байхгүй болгохын тулд ирээгүй. Гүйцэлдүүлэхийн тулд ирсэн. Тэгээ Христ дотор бид нар яг гүйцэлдүүлсэн тооцогддог. Пастора бид нар чинь бүтэн өдөр цугалт юм бол тэгвэл эзний өдөр ин чинь биш шивтэй гэж тий. Тэгвэл мөн шивтэй л гэж хэлмээр байна. Ягаад гэвэл эзэн амилсан учраас бид нар өөр шалтгаанаар цугалтдаг. Бид нар хууль биелүүлэх гэж цугалтдаггүй. Харин бид нар Христ амилж бидэрт энэ итгэл найдрыг өгсөн учраас бид нар эзний өдөр буюу нэм гарагт цугалтдаг баг. Энэ үйл явдал зүгээрсдэг өдрөөр яригдаагүй. Сүүлдээ бүр 7 жилээр яригддаг. Тэр байтугай 7-49 жил буюу 50 дахь жилээр нь хүртэл цааш нь үргэлжлэдэг байгаа. Левит номын 25 дахь бүлэг дээр бурхан өөрийнхөө ард түмэндээ хандаад тэр байтугай зөвхөн 7 хоногийн нэг өдөр амрах биш. 7-7-49 гээд 50 дахь жилийг нь хүртэл бүтэн жилээр нь амрах ёстой гэдгээр хэлдэг. Энийний талах зааврууд нь Левит номын 25 дахь бүлэг дээр маш тодорхой гардаг баг. Энэ хэсгээр би Хизкийн ишлийг та бүхэнд бас сонирдуулъя. Левит номын 25 дахь бүлгийн 1-7 дугаар ишлэлээр ийхүү хэлсэн байна. Эзэн Синай уул дээр Мосед ярин айлтгахтай Израилийн хүүхдтэй ярин миний та нарт өгч байгаа нутагт та нар очих үед уг газар эзэнд амралтыг сахиж эхлэх юм.
6 жил чи талбайдаа тариалж 6 жил усан үзмийн модоо танан газрын ургацыг нь цуглуул. Харин 7 дахь жилд нь газар бүрэн амралт идэх ёстой. Эзэн амралт болог. Эзний амралт болог. Та нар талбайдаа бүү тариал. Усан үзмийн модооч бүү тана. Зөнгөөр нь ургасныг нь та нар бүү хураа. Танагдаагүй усан үзмийн модны үзмигч бүү цуглуул. Газар амралтын жилийг эдлэг. Газрын амралтын жил нь та бүхнийг хүнсээр хангана. Чи болон чиний зарц шивгчин танай хөлсний хүн чамтай хамт нутаглаж буй төр суугч нутагт чинь буй мал сүрэг болон ан амьтад хүртэл газрын үр шим хүнс болох юм. Эвэр бүрээдэлтийн жил та нар 7 амралтын жилийг 7-ог 7-оор үржүүлэн тоол. 7 амралтын жилийн хугацаа нь 49 жил болно. Тэгээд эвэр бүрээг 7 дахь сарын 10-ны өдөр дуугаргаж эвлэрүүллийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргахтун. Та нар 50 дахь жилийг ариусгаж нутаг даяар бүх оршин суугчдад нь эрх чөнхлөөг зарлагтун. Энэ нь та нарт эвэр бүрээдэл болох бөгөөд хүн бүрт чинь эзэмшилтэй буцаж хүн нэг бүр чинь урагт руугаа эргэж явахтун. 50 дахь жил та нарт эвэр бүрээдэлд болоо. Та нар бүү тариал зөнгөөрөө усныг нь ч бүү хураа. Танагдаагүй усан үзмийн модноос жимс бүү цуглуул. Энэ нь эвэр бүрээдэлд бөгөөд та нарт ариун болоо. Талбайгаас гарах үр жимсийг итгэх тунгажилсан. За яг 7 хоногийн асуудлыг бол яг ингэсийгээд нэг давчдаг юм байж тээ. Одоо дахиад бурхан яаж ийн цаашаа 7 жилийн асуудал ярьж гэлдэг. 7 дахь жилийг хариуцдаг амар. Бурхан минь 7 жил. За 7 хоногоо яа гэж яах чинь юу 7 жил вэ гэсэн чинь тэр өтгөх бүр 50 дахь жил бас байгаа шүү. 7-ог 7-оор үржүүлсэн. Бурхан энчээ хэлж байгаа та бүхнийг харж нэг нь 7 хоногт нэг өдөр амрах, нөгөөт нь 7 жилд нэг, нөгөөх нь 7-ог 7-оор үржүүлсэн. 49 жилийн дараа 50 дахь жил дээр нь амрах талаар ярьдаг. Бурхан ер нь их тийм амралт зугаалгын бурхан юм шиг юм тий. Амрах галах. Лук номын 4-р бүлгийн 18-аас 21-р ишлэлээр яг энэ талаар хэлсэн байдаг. Есүс өөрөө эзний өмнө ирээд хүмүүсийн өмнө ирээд над дээр эзний сүнс байна. Учир нь ядуус сайн мэдээ хүргэхийн тулд намайг эзэн тусалсан юм. Тэр намайг илгээс нь ослогч төстөд эрх чөлөөг тунхаглах, сохрууд хараа оруулах, дарамтд байгсдаг чөлөөлөхийн сацуу эзний тааламж жилийг тунхаглахын тулд болоо гэж уншаад номоо хуульч хаагаад энэ бүхэн та нарын өмнө биелэлээ олоо гэж хэлсэн. Үйлчлэлээ эхлэхдээ штэ. Есүс Христ үйлчлэлээ эхлэхдээ өөрийнхөө үйлчлэлийн зорилгыг ард түмэнд хандаад анх хэлэхдээ юу хэлсэн бэ гэхээр эзний тааламжит жил буюу нөгөө нэг амралтын жилийг тунхаглуулахын тулд бурхан намайг явуулчлаа гэж хэлдэг. Юу нь явж бол Библи бүхэлдээ биднийг хэрхэн Христ дотор амрах вэ гэдгийг заадаг ном юм биш үү? Гимнүглийн боочлолдор завгүй ертөнцийн маш их завгүй байдалд ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн маш олон стандартын дотор өөрийгөө буруутгал, бусдаас ирэх буруутгал, амьд гарахын төлөөх тэмцэл, маш олон энэ бэрхшээл саадуудын донд бурхан хэрхэн Христийн нэгүслээр ирж байгаа тэр зүрх сэтгэлийн амар тайван амралтыг хүлээж авах талаар Библи заадаг юм биш үү? Харин бид буцаагаад ихэвчлэн нэг яг мэдээж яг хөдөлмөрлөх ёстой гэж Библи дээр маш тодорхой хэлсэн. Тэр талаар болох яриаггүй, харин зүрх сэтгэлийн талаар ярьж байгаа. Зүрх сэтгэлдээ бид нар яадаг вэ гэхээр өөрийгөө завгүйгээр буруутгаж байдаг. Зүрх сэтгэлдээ бид бусдыг завгүйгээр буруутгаж байдаг. Ямар ч хасаа зав байхгүй. Зүрх сэтгэлдээ бид яадаг вэ? Маш олон зүйлтэй ингэж тэмцэлдэж явдаг. Гим нүгэл, хүсэл тачаал, шунал, энэ нийгмийн хуурамч стандарт, дүр төрх, өрсөлдөх сэтгэл, ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн шашинлаг хууль дүрмүүд бидний амьдралыг маш ихээр доош нь оруулж хинч биш, юу ч биш болгодог. Гэтэл бид Бурхны өмнө Бурхны хүүгийн цусаар золиодож авагдсан Бурхны хүүхдийн эрх мэдэлтэй үн цэнтэй хүмүүс шүү дээ. Бурхан өөрийнхөө хүүхдүүдийг одоо амар гэж хэлдэг. Одоо амар. Өчигдөр манай гэрийнхэн хүүхдүүдтэйгээ хамт бид нөгөө Inside Out 2 гэдэг хүүхэлдэйн ань үзэхгүй. Inside Out гэдэг заримуд нь мэдж байгаа, заримуд нь мэдэхгүй байх. Тэр ямар хүүхэлтэй вэ гэхээр нэгдүгээр анги дээр тэр нэг жоохон хүүхдийн дотор ингээд болж байгаа тэр нэг характерууд байгаа тий жоохон уур бухимдал, гомдол, баяр хөөр, аз жаргал, эсвэл гуниг, хар ус тэр нэг бүх тэр emotional сэтгэл хөдлөлүүдийг нэг юм дүрээр илэрхийлээд
Тэгээд тэр амьдралд нь болж байгаа зүйл нь тэр доктор байгаа сэтгэл хөдлөлтөнд хэрхэн уялдаж байгаа вэ гэдгийг харуулдаг. Одоо юу гэх юм хүүхэлтэй. Хоёрдугаар анги нь юу болсон бэ гэхээр тэрний санаа зовлт орж ирдэг. Санаа зовлт орж ирдэг. Тэгээд санаа зовлт орж ирээд эхэндээ тэр санаа зовлт тэр охины амьдралыг ингээд оронгоор нэрвэлдэг. Оронгоор нэрвэлдэг. Сүүлдээ бүр ямар ч тийм контролгүй болж эхэлдэг. Контролгүй болсонтой болоо сүүлдээ нөгөө хүүхч бүр амьсгалан давхцаад бүр ингээд зүрх нь ингээд балбагнаад амьсгалан давхцаад нөгөө хүүхч өөр хэмт өсвөр насндаа орж лээ л да. Тэгээд нөгөө нэг хүүхдийн дотор байгаа удирдлагын самбар бүр ингээд өөрөө замраагүй байдалд орж. Ямар ч контрол байхгүй. Бүх юм нь хоорондоо холилдож эргэлж эхэлдэг. Бидний сүнсний амьдрал заримдаа тийм болж байдаг. Санаа зовнил, өрсөлдөө, атаархал, ингэх ёстой, тэгэх ёстой. Өөр юу байдгийг одоо би ийм л байхгүй бол энэ нийгэмд хинч биш болно. Ийм боловсралгүй бол, ийм мөнгөгүй бол, ийм байр суурьгүй бол, дансны маань мөнгө тэдээс доош орох юм бол эсвэл одоо юу гэдгийг те эсвэл ийм юмгүй бол, тийм юмгүй бол би юу ч биш. Би хинч болно гэдэг энэ нийгэм дээр байгаа маш олон хот хормууд байгаа шүү дээ. Бидрийг байнгын завгүй болгож толгойг ингээ байнга ажиллуулж чаддаг. Тэрнээсээ болоод бид нар бурхантай харилцах хэцүү шүү дээ. Тэгээ гомдлж эхэлдэг. Надад тийм байхгүй, ийм байхгүй. Ингээд тэгээд бурхан өөсөн юу гэдэг вэ гэхээр надад итэг. Намайг хайрл. Миний үгийг таг. Тэгээ би чиний 1000 хийж өрөө нөөжлөд. Есүс Христ яах гэж ирсэн юм? Энэ өрөөлийг биднэрт дамжуулахын тулд ирсэн шүү дээ. Бурханы тааламжлал буюу тэр авралыг биднэрт бурхан дамжуулахаар ирсэн. Тийм ч учраас Матай номын 11-р бүлгийн 28-аас 30-р эшлэлдэр зүтж зүтгэсэд хийгээд хүн ачаа өөрсөн бүгдээ над дээр би та нарыг амраая, буулгыг минь өөрсөд дээр ав, надаас сур, би дүлгөөн зүрхэндээ даруй, та нар сэтгэлдээ амралтыг олох болно, буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэж хэлсэн. Ах дүүсээ, бурхан Есүс Христ эцэг бурхан биднийг түүнээс суралцаад зүрхэндээ тэр амралтыг аваад ямар гайхалтай бурхан бэ гэдгийг мэдрээсэй гэж хүсдэг. Өөр төрлийнх. Нөгөө нэг цалин бууглаар нэг хэсэг баяртай байдаг шүү дээ. Нэг өдөр те. Нэг л өдөр л тоо ерөөхдөө бол нэг өдөр баяртай. Тэгээ банк мөнгө татах хүртэл те. Тэгэл тэр нэг төр зургийн мэдрэмж огт яриаггүй. Заримдаа бид нар нэг хүнтэй муудалцаад хэнийг нэг ялхлаараа би ялчлаастай гэсэн нэг мэдрэмжийг авдаг шүү дээ. Тэрийг огт яриаггүй. Эсвэл бид нар хүсчихсэн нэг юм өөрийн болоод авчихлаарэ нэг хэсэг баярлдаг. Тэрийг бас огт яриаггүй. Шинэхэн гэр бүл болсныхан дараа за багцаагаар жилийн дараанаас ерөнхийдөө бол байдал нэлээд хурцддаг. Тэ хэрүүлэн нэлээд хурцддаг. Тэгэхдээ тэр нэг жилийн хоорондох тэр баяр хөөргийг бас яриаггүй. Айл хэдийн хөрмөө хийсэн хүмүүс нь шинэ хөрмөө хийсэн хүмүүс рүү хараад энийгээд та нар яг тийм үедээ явж байгаа даа гэсэн байдалтай. Бурхан бол шал ондоо зөрсгөлийн амар тайвны талаар ярьж байгаа. Тэр бол мөнхийн амар тайвны талаар. Энэ дэлхийн юу ч өгч чадахгүй. Юу ч өгч чадахгүй. Түүнийг авахын тулд бид яах ёстой вэ? Тэр амар тайвныг авахын тулд. Над дээр ир гэж л. Саний бид нар уншсан эслэр ятгсан шүү дээ. Над дээрээр би та нарыг амраая. Та хэр зэрэг Есүс тэр ирдэг вэ? Таны амьдрал асуудал бэрхшээл тулгарх үед та хэр зэрэг Есүс тэр ирдэг вэ? Та Есүс тэр ирээд асуудал бэрхшээлээ Есүст өгөөд яагаад ингэ чинь юм байгаа? Яагаад чинь тийм байгаа гэд магадгүй тэр уур бухимдал, гомдол өөр юу байдгийг бурхнаас гуйсан гуйлт, магадгүй талархал тэр бүх зүйлээ Давид хаан цензургүйгээр бурхан руу өгсөний дараа асар их амар тайван баяр хөөргийг аваад бурхныг буцаагаар магтажсэн шиг та бурхан дээр очдог цаг танд байгаа юу? Асуудал бэрхшээл гарах үед та тэрийг өөрөө шийдэх гэж тэ асуудал бэрхшээлийг шийдэх гэж явдаг уу? Эсвэл таны асуудлыг шийдэж өгөх нэгэн буюу бурхан дээр та очдог уу? Бид асуудлаа өөрсдөө шийдэх үедээ хэтэрхий хол явж эхэлдэг. Хэтэрхий хол явдаг. Яг л нөгөө шугам зургийн зураг шиг 1 мм зөрөх үед тэр шугам цаашаа маш холддог. Явах тусам улам холддог үндсэн шугамаас. Бид асуудлаа өөрөө шийдэх үедээ яадаг вэ? Жижигхэн зөрүү гарах юм бол бид нар явах тусам цаг хугацаа өнгөрөх тусам улам холцсоор байдаг. Харин асуудал бэрхшээл тулгарх үед шууд юуны төрөнд бурхан руу та очоорой. Яагаад гэвэл бурхан танд амралтыг өгөхөөр ирсэн. Бурхан хүмүүсийг зовоогоо дарамтлаад ажил хийлгээд ачаан дээр нь ачаа нэмэхийн тулд ирээгүй. Бурхан хүмүүсийг амраахын тулд ирсэн. Бурхан таныг тайвшруулахын тулд ирсэн. Асуудал бэрхшээлийг чинь шийдэхин тулд ирсэн. Тийм учраас над дээр би та нарыг амраая гэж хэлсэн.
Тэгээ буулгын минь өөртөө авч надаас суралц гэж. Энэ талаа та бүхэн бүгдээрээ сайн мэднэ. Буулга гэдэг бол ачаа. Агт Есүстэй хамт нэг буулганд орсноор Есүс бидний ачааг яг өөртөө авдаг юм аа. Чи ч үржин би ч үржин хоёулаа хуваагаад өөрийг гэж Есүс тэгдэггүй. Есүс бүх шитгэлийг загалмаа дээр цовдлогтой шийдсэн. Тэр бол тэр буулга байсан. Асуудлыг шийдсэн. Одоо тэр загалмаа дээр бид нар итгэлээрээ очих үед, загалмаа өмнө очих үед, Бурхны өмнө очих үед, залбирах үед, Бурханд асуудлаа өгөх үед Есүсийн хувьд таны асуудал түүний асуудал болж байна. Тэгж би Есүс өөртөө асуудал чинь автдаг. Арга замыг заадаг, асуудлыг шийдүүлж өгдөг, гайхамшиг тэр таны амьдралд хийдэг. Бүгд хамтдаа Бурхны өмнө очицгаая. Асуудал бэрхшээл байна уу? Байна штэ. Бүгдээрэнд нь л байна штэ. Энд чинь бол бүгд л гоё энийгээ сууж байгаа. Гэтэ бүгдэнд нь байгаа. Өөр өөр гисэн асуудлууд байгаа. Эзний өмнө цөмөр очиж өгцгөөе асуудлыг. Асуудал дотроо бити өөрөөгөө улам зовоо. Энэ асуудал чинь таныг болон таны гэр бүлийг улам илүү хэцүү байдалд оруулна. Та өөрөөгөө хүлээн зөвшөөрөхөд асуудалтай зан чанарууд байна уу? Эзний өмнө очиж. Нөхрөө эхнэрээ хүлээн зөвшөөрөхөд асуудалтай зан чанарууд байна уу? Эзний өмнө очиж. Гэр бүлээ хараад хүүхдүүдээ харахад асуудалтай зүйлсүүд байна уу? Эзний өмнө очиж. Гэр бүлд чи хэрэгцээтэй шаардлагатай олон зүйлүүд байгаа шүү дээ. Таны хувийн амьдрал, эрүүл мэнд чи олон зүйлүүд. Есүс бидэнд нэг арга замыг зааж өгсөн. Надтай ирээр тэгээ би чамайг амраая гэж л. Халелуя. Бид бол бидний асуудлыг өөртөө авч амраадаг эзэнтэй хүмүүс юм аа. Бурхантай хүмүүс юм аа. Тэр бурхан руу цөмөрөө яг одоо залбирлаар очицгаая. Та бүдгийн амьдралд олон зүйлсүүд байгаах. Энэ цагт цөмөрөө эзнэрөө залбирлаараа ирцгээе. Өөртөө асуудлыг бурханд өргөцгөөе. Эзэн минь би таны өмнө ирж байна. Таны өмнө ирж байна. Зүр сэтгэл байна тэр амралтыг өгөөш гэж цөмөрөө түнд хэлцгээе. Халелуя. Халелуя. Христос цөмөрөө суралцгаая. Нүдэн надисны өмнө ирцгээе. Есүс. Хүнд зовлон дунж дарамт төрсөн хүмүүсээ бүгд над руу би та нарыг амраая гэж хэлсэн. Эзний амлалтын цөмөрөө найдаад түүний өмнө ирцгээе.